Өнөөдрийн бичлэгийн эхэнд би сүүлийн үеийн техник хэрэгслүүдийн талаар мэдээлэл зөвлөхөг 7 хоног бүрт хүргэдэг нэгэн залуугийн YouTube сувгийн талаар shout out хийх гэсэн юм. Би санаандгүй байдлаар энэ сувгийг олж үзээд түүний танилцуулсан HyperX Quadcast гэх микрофоныг сонирхож улмаар өөрийнхөө саяхны хүртэл хэрэглэж байсан микрофоноо шинжилэн сольсон байгаа. Та бүхэн энэ залуугийн YouTube сувгийг үзхийг хүсвэл видеоны description хэсэг дээрх холбоосоор дарах юм уу? Эсвэл Aragon Channel гэж бичээд ороод үзээрэй. Энэ удаагийн дугаараар бид нэгэн дур булаам цуврал алуучны талаар ярилцах болно. Яагаад дур булаам гэсэн гэж юу? Яагаад гэвэл тэр танилцах шоу нэвтрүүлэгт оролцож бүр төрүүлсэн гэж байгаа. Түүний нэрийг Родни Алкала гэдэг гэнэ. Цуврал алуучны хавтас тэргийг нээж үзцгээе. We're going to have a great time together, Cheryl. Родни Джеймс Алкала 1943 оны 8 дугаар сарын 23-ны өдөр Америк нэгдсэн улсын Техас мужийн Сан Антонио хотод төрсөн байна. Анх төрөхдөө Родриго Жак Алкала Бакер гэж нэрлэгдсэн тэрээр тогтворгүй гэр бүлд өсч төрнжээ. Түүний эцэг Раул хань ижил үр хүүхдүүдэд хайж явснаар Родни ээж болоод эгч нартайгаа үлдэж хоцорсон гин. Эцгээсээ бүр мөсөн салж гацсан нь залуухан Роднигийн сэтгэл зүйд гүн шарах болж үлдсэн бололтой. Гэр бүлдийн ганц эр хүн нь байсан тэрээр сэтгэл санааны асрыг дарамтны дор амьдарсаар төрөмгийн хэрцгий нэгэн болж өссөн байна. Тэгж байтал ганц бие ээж нь шинээр амьдрал зохиож 1955 онд тэдний гэр бүлийнхэн хамаг ямаа хамж аваад Лос Анжелес хот руу нүүхэн тэр. 17 настай байхдаа Родни Америк нэгдсэн улсын айрамд эсэж улмаар тэндээ бичиг хэргийн ажилтнаар ажиллах болжээ. Гэтэл 1964 онд тэр сэтгцийн өвчнөөр өвдсөн бололтой. Цэргийн сэтгэц мэдрэлийн эмч нар наривчлан үзсний эцэст Родниг удаан хугацаанд бусдын эрхийг зөрчиж таашаал авах хандлага бүхий сэтгэл зүйн өвчин буюу нийгмийн эсрэг зан авиртай гэж дүгнжээ. Ингээд бусадтай зохих төвшөнд хамтран ажиллах чадамжгүй гэж үзсний үндсэн дээр түүнийг айрамд эрхэлдэг ажлаас нь халж орхисон байна. Хэдий айрамаас халагдсан ч Родни тухайн жилдээ Лос Анжелес дахь Калифорнийн их сургуульд тэнцсэн яруу урлагийн ангид суралцаа зогсохгүй 1968 онд амжилттай төгссөн байдаг. IQ буюу оюуны итгэл зүйр нь ойролцоогоор 160 гардаг байсан тул Родни өөрийгөө суу тухаантан гэж үздэг, ер нь өөрийгөө хит дахин шүтдэг нэгэн байж. 1968 оны 9-р сарын 25-ны өдөр Родни машинтай явж байхдаа явган хүний зам дагуу харгалзах хөнгүйгээр ганцаар алхах 8 настай охин Тали Шапирог олж харсан байна. Родни түүний хажууд зогсоод зүгээр нэг танихгүй хүн биш, харин аав ээжийнх нь таньдаг найз гэж итгүүлэн хуурч бяцхан охиныг машиндаа суулгаж дөнгөсөн аж. Энэ үед ойролцоо явж байсан мотоциклтэй хоёр тэрхүү сэжигтэй үйл явдлыг анзааран араас нь дагсаар Роднигийн орон сууцнд очсон даруйда Лос Анжелесийн цагдаагийн албанд хүүхдийн хулгайн талаарх дуулга өгсөн байна. Цагдаа нарыг Роднигийн байранд хурж ирэхэд нөхцөл байдал бараг л дэндүү оройтсон байсан ба тэднийг хаалгыг эвдэн дотогш ороход коридороос галзуухны өрөө хүртэл шалан дээр цусан зам татсан байжээ. Ингээд галзуухны өрөө рүү орцгоотол шалан дээр өнөөх 8 настай охин амь тэмцэн хөвтөж байхан тэр. Хөөрхий хүүхдийг Родни хүчнээд зогсохгүй 5 кг-ийн жинтэй төмөр саваагаар зохиж алахыг завдсан ч арай л гүйцээж амжаагүй бололтой. Эмчнэр Талигийн амийг аварч чадсан хэдий ч цагдаа нар Родниг барьж чадаагүй гин. Хэрэгтэн орон сууцны барилгын арын хаалгаар гарч зүгтэн отсон байжээ. Шинжээчид Роднигийн нэр усыг тодруулж гол сэжигнэр татхад ямар нэг хүндрэл байсангүй. Учир нь түүний Калифорнийн их сургуульд суралцаж байхдаа хэрэгэлдэг байсан оюутны өрнөлх нь түүний авсан олон тооны эмэгтэйчүүдийн зургуудын хамтаар унтлагын өрөөнөөс нь олдсон гин. Хүчнтүүлсэн охины ар гэр болох Шапирогийн гэр бүлд дээрх явдал ямархуу хүн дээр туссан нь охин нь нэмэлгээс гарангуут Америк нэгдсэн улсыг орхиж Мексикт шилжин суурьснаас илэрхий харагдана. 1970-ад он гарч энэхүү шин цаг үед Родни шинэ хүн болох шинэ боломжийг эрэлхийлж эхлэв. Хууль зохиолагчдын гараас молож чадсан Родни Нью-Йорк руу зугтаж тэндээ өөрийн нэрийг John Berger болгож өөрчилсөн байна. Тэгээд Нью-Йоркийн их сургуульд кино урлагийн ангид элсэн суралцаж алдарт кино найруулагч Роман Поланскигаас номын дуу сонсож явсан байх юм. Дотоод аратан авираа олны нүднээс нууж биеэ дээд зэрэгээр авч явах болсон түүнийг эргэн тойрных нь царай зүс зан харилцаа сайтай элдв муу зангүй сайн залуу гэж үздэг байв. Гэвч өмнө нь хүн алхахыг завдсан хэрэгээс нөгөөдөн холбооны мөрдөх товчид түүнийг идэвхтэй эрен сурвалжсаар байсан тул нэгдсэн улсын олон мужуудад хүмүүс хүүхэд хулгайлагч хүчндэг жирээс болгоомжилж байлаа. Ингэсээр 3 жилийн дараа цагдаа нар түүнийг олж илрүүлсэн байна. Хүүхдийн урлагийн цуснд амарч байсан хоёр охин Родниг энд тэнд наасан байсан эрен сурвалжлах плакатан дээрх зургаар нь таньсан аж. Тухайн үед цуслангийн зөвлөхөр ажиллаж байсан Родни цагдаа нараас нүүдэх зорилгоор нэрээ өөрчилсөн байсан ч тус болсонгүй.
Ингээд түүнийг баривчилж 1971 оны 8 дугаар сард Лос Анжелес хот руу буцааж авчирчээ. Шапирогийн гэр бүлийнхний нэрийн өмнөөс шудраг ёс тогтох гэж байна уу даа гэж харж байтал аз гээж зүйл харин Роднигийн талд байсан бололтой. Шапирогийн гэр бүл аль хэдийн Мексикт амьдардаг болчихсон байсан тул тэд шүүх хурлын үеэр охиноо мэдүүлэг өгүүлэхээр явуулахаас татгалцсан бөгөөд хэргийн үеэр өөр ямар нэг гэрч байгаагүй учраас ялагч нар Родниг хүчин ба хүн алахыг завдсан хэрэгт буруутгаж чадсангүй. Тиймээс эцэстээ Родни бага насны хүүхдээр оролцсон гэх хамаагүй хөнгөн хэрэгт буруутай гэж хүлээн зөвшөөрснөөр өмнө нь үйлдээд байсан бүх ялын дүгнэлтүүд нь цуслагдаж хэдхэн жилээр хоригдох ял авсан байна. 34 сарын дараа Батлан даалтаар суллагдсан Родни Жуйлэ гэх 13 настай охинд марихуана өгсөн хэрэгээр баривчлагдсанаар ердөө 2 сарын дараа буцаад шорондоо заларч байжээ. Нийгэмд аюул учруулах үс гэдэг нь тодорхой. Гэмт хэрэгт холбогдож байсан нэлээд бараан түүхтэй хэдий ч Родни 1977 онд LA Times сонины газарт үсэг өргөгчийн ажилд орж дөнгөссөн байна. Түүнчлэн Родни өөрийгөө мэргэжлийн гэрэл зурагчин, тэр тусмаа эмэгтэйчүүд хүүхдүүдийн зургийг авдаг гэрэл зурагчин гэж нэрийдэх болжээ. Тэрээр гадуур явж буй эмэгтэйчүүд дээр очиж өөрийгөө загварын чөлөөт гэрэл зурагчин гэж танилцуулаад ажиллаж байгаа төсөлдөө зориулан зураг авах хэрэгтэй байгаа гэж үнэмшүүлдэг байсан гин. Өөрийг нь гимх хоргүй гэж ойлгосон гинэн интернетгээ явахад эмэгтэйчүүд олон аргаараа түүний өрхөнд орсон бөгөөд тэдний баггүй хэсэг нь зураг авахулна гэж ойлгон саналыг нь зөвшөөрч Родниг дагаж яваад улмаар тэр чигтээ ор сураггүй алга болж ард нь тухайн хүний гэр бүл найз нөхд нь огт ажиг сэжиггүй гайхаж сэтгэл түгшиж хоцордог байжээ. 1978 онд Родни ABC телевизийн нэгэн алдартай танилцах шоу нэвтрүүлэгт оролцсноор олонний танил болох төгссөн байдаг. Родни тухайн шоунд хамт оролцсон хоёр эртээгээ өрсөлдөөд ялагч болсноор ганц бие бүсгүй Шерил Брадшотой болцох хэрэгтэй болсон гин. Гэхдээ нэвтрүүлгийн дараа Шерил Роднитай хамт болзоонд явахаас татгалцсан гинлээ. Яг уулзаад үзсэн чинь Родни түнд нэг л эвгүй аймаар санагдсан аж. 1970-аад оны үед Роднигийн нууц ажиллагаа эд буцалж байсан бололтой сургуугийн алга болсон хүмүүсийн хэрэгүүд Лос Анжелестай яар бүртгэгдсээр байлаа. 1979 онд Роднигийн хохирогчдын нэг болох Моник гэгч 15 настай охин хүчин зодуураас мултран зүгтааж чадсанаар Родни дахиад л цагдаа нарт баривчлагджээ. Харин Роднигийн аз болоход түүний ээж хүүгийнхээ хүүхэд хулгайлах хүчингийн хэрэг үйлснийхэн төлбөр болох $10,000 төлж барагдуулснаар суллаж дөнгөсөн байна. Роднигийн дараагийн хохирогчд харин зүгтах аз байсангүй. 1979 оны 6 дугаар сарын 28-ны өдөр Родни ээжид хохирогчтой хайж яваад Хантингтоны иргэдээр 12 настай Робин Самсо болоод түүний хамгийн сайн найз Бриджит Уилбер нартай тааралджээ. Тэр хавийн нэгэн оршин суугч Родниг хоёр охины хамт байхыг хараад тэр даруй явж очин бүх зүйл хэвэн байгаа эсхийг асууж өөрийг нь хянаж байгаа шүү гэдгээ Роднид зориуд ойлгуулсан аж. Тэгмэгц Родни өөрийгөө мэдэгдүүлэхгүй тул камера аваад тэр даруйд аг гүйж оцсон гин. Болсон явдалд цочирдсан Робин охин балетийн хичээлдээ амжиж очихын тулд найз Бриджитийн дугуйг унаад гэрлүүгээ явсан байна. Харамсалтай нь энэ Бриджитийн хувьд найзыгаа харсан сүүлийнхэн тохиолдол байсан бөгөөд дугуйг нь жийсээр холдон оцсон Робины цогцос 12 өдрийн дараа тухайн газраас 60 км-ийн зайдах бөглүү хэсгээс олджээ. Бриджитийн тусламжтайгаар цагдаа нар хэрэгтний ам зургийг гаргаж Калифорни мужийн өмнөд хэсгээр эрен сурвалжлуулснаар Родни 7 дугаар сарын 24-ний өдөр баривчлагдав. Цагдаа нар Сиэтл хотоос Роднигийн түрээсээр ашигладаг байсан шүүгээг олж илрүүлсэн ба жухамхүү тэр дотроос өөрийнх нь өнөөх алхахтай холбоотой нотлох баримт гарч ирсэн гин. Тэрхүү шүүгээр Роднигийн өөртөө дурсгал болон хадгалсан зүйлсээр дүүрэн байсны дотор овоолсон гэрэл зургууд дундаас Робин буюу амиа алдсан охины хамгийн сүүлд далайн ирэг дээр явхдаа зүүж байсан эмэгний зураг олдсон байна. Энэхүү аллахынхаа төлөө Родни цаазаар авахулах ял сонссон хэдиж шүүгч нарт мань хүний өмнө нь үлдээд байсан гэмт хэрэгүүдийг зөрүүтэй мэдээлсэн байсан учраас түүнийг 1986 онд дахин шүүх хурлаар оруулахаар товолжээ. Родни буруутай тогтогдож дахиад цаазын ял дуулсан боловч 9-р тойргийн давж заалдах шатны шүүхээс дээрх ялыг хэрэгсэхгүй болгосон байдаг. 2003 онд Родни 3 дахь удаага шүүх хурлаар орохын өмнө Оранж мужийн шинжээчид Роднигийн ДНК-г Лос Анжелес хотод хүчндүүлж алагдсан 2 эмэгтэй хэрэгтэй уялдуулж дөнгөсөн аж. Роднигийн өнөөх шүүгээ шинжээч нарын хувьд Эрдэнсийн авдар байсан бололтой шинжээчдийн олсон эмэгнүүд тэрхүү хоёр хүүхний зүүж явсан эмэг мөн болж таарчээ. Цаашаа лавшруулаад судлаад үзтэл олдсон нотлох баримтууданд Родни 2 биш бүр 4 шинэ эмэгтэй алхад буруутайг илчиж өгсөн байна. Тодорхойлбол 1977 онд алагдсан 18 настай Жил Баркан ба 27 настай Жоржиа Викстед, түүнчлэн 1979 онд алагдсан 33 настай хуулийн ажилтан Шарлетт Лэм болоод 21 настай Жил Баренто нар байсан юм. Дээрх дөрвөн эмэгтэй дөрвүүлээ ижил төстэй байдлаар хүчндүүлж дараа нь багалзуурдуулж амиа алдсан болохыг анзаарсан цагдаа нар тэрхүү хэрэгүүдийг дахин сөхөж чадсан байна. Харин Робин Самсагийн зохицос олдох үедээ хэдийн нохой шувууны хоол болцоход хэдин ясал үлдсэн байсан тул хүчндүүлсэн эсхийг нь тогтоож чадаагүй гэдэг. Шинээр мэдэгдэж гарч ирсэн энэ бүх нотлох баримтуудаас болж Роднигийн 3 дахь буюу хамгийн сүүлийн шүүх хурал 2010 оны 2 дугаар сар руу хойшилсан байна.
Шүүх хурлын үеэр Родни өөрийн оюун ухаанд асар их итгэлтэй байсан бололтой. Тэрээр өөрийгөө хуйлзан үүднээс төлөөлөхөөр шийдсэн нь урьд хожид гарч байгаагүй тохиолдол байж. Бүтэн 5 цагийн турш Родни гэрч байцаагч хоёрын дүрд тоглож өөрөөсөө асуулт асууж, ингэхдээ дуу хоолойгоо тухай бүрт нь өөрчилж мөн 3 дахь этгээдийн хуваарч ярьж байсан гэдэг. Эцэст нь төгсгөлийн үндэслэлээ болгож тэрээр Arlo Guthrie-гийн Alice's Restaurant уг тавьсан бөгөөд тус тунд гол дүрийн этгээд сэтгэл мэдрэлийн эмчтэр очиод хүн алах хүслээ илэрхийлж байгаа тухайд дүрсэлдэг. Ямар ч тач 2 өдрийн дотор Роднигийн хэрэг шийдэгдэж, шүүхээс түүнийг 1-р зэргийн нийт 5 алхад тавууланд нь буруутай гэж тогтоожээ. Дараа нь аль 1968 онд өөрт нь хүчндүүлж бараг алуулах шахаж байсан Тали Шапиро шүүх хуралд орж иж оролцсон бөгөөд Родни түүнд хандаж уучлалт гуйгаад тэр өдөр үйлсэн жигшүүрт хэрэгтэй үнэн сэтгэлээсээ харамсаж байна гэж хэлжээ. Тали түүний үгэнд сэтгэл хөдлөөгүйгээс гадна дараах нь би хүнд итгэх тал дээр асуудалтай. Тэр баригдсан болохоор л уучлалт гуйсан. Одоо хүртэл амьд байгаа нь үнэхээр хачирхалтай хэрэг гэж хэлсэн байдаг. 2010 оны 3 дугаар сарын 30-ны өдөр Родни цаазаар авахлах ялыг 3 дахь удаага сонсов. 2013 онд тэр 1971 болоод 1977 онуудад Нью-Йорк мужид дахиад 2 аллах үйлдсэн гэдгээ хүлээснээр тус мужийн шүүхээс бүх насаараа хоригдох ял нэмж авсан гин. Роднигийн ялын тогтоол гарсны дараа цагдаагийн газраас өнөөх шүүгнээс гаргаж ирсэн нэр усан тодорхойгүй 120 гарыг хүүхэд эмэгтэйчүүдийн зургийг олон нийтэд ил болгосноор зогсохгүй. Хэд задгаа дүрстэлтэйгээс нь болж далд жигтэн үлдээсэн дахиад 900 орчим зураг цаана нь байсан гэж байгаа. Хантингтон нэргийн болоод Нью-Йорк мужийн цагдаа нар дээрх 120 орчим зурган дээрх хүмүүсийг таньж илрүүлэх зорилгоор ийхүү олон нийтэд ил болгосон гин. Үүнээс хойш хэдэн 7 хоногийн дотор 21 эмэгтэй өөрсдийнхөө зургийг таньж цагдаад мэдэгдснээс гадна 6 гэр бүл зурган дээрээс алга болсон хань хамсаднаа олж харснаа дуулгасан байна. Харамсалтай нь зурган дээрх тэдгээр хүмүүс сургуй чигээрээ үлдэж хизээч эргэж олдоогүйгээс үзвэл Родни мэдэгдэж байгаагаас хамаагүй олон хүний амийг бүрлэгсэн бололтой. Өдгөө 76 настай Родни Алкала цаазаар авахулгаа хүлээн Калифорни дахь Сан Квентиний шоронд хоригдож байгаа юм байна. Калифорни болоод Нью-Йорк мужийн цагдаагийн газраас дээрх 120 орчим хүүхэд эмэгтэйчүүдийн хэн болохыг тогтоохоор өнөөдрийг хүртэл ажиллаж байгаа бөгөөд үүнд ард иргэдийн тусламжийг хүсэж байгаа аж. Дашрамт дуртахад тэрхүү 100 хэдэн зургийг үзхийг хүсвэл видеоны description хэсэгт байрлуулсан холбоос дээр дарахад хангалттай. Энэхүү хатас тэрийг үгээр дуусч байна. Дуустал үзсэн та бүхэнд баярлалаа. Цуврал алуучдын талаар эсвэл өөр хар бараан сэдвүүд бүхий контентуудыг үзхийг хүсвэл манай сувгт subscribe дарахаа битгий мартаарай. Дараагийн видеогоор уулзлаа. Баяртай.